Тулгуур төр байгуулагдсны 2222 Их Монгол улс байгуулагдсны 811 Ардын өвсгөлийн 96 жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос өнөөдөр мэдээлж байна. Та бүхэнтэй. Хурдан морины салбар хорооноос ямархуу ажил зохион байгуулав, цаашид юу хийх вэ? За сэтгүүлчдийн асуусанд одоо тодорхой хариулт зорилгоор хурдан морины салбар хорооны орлогч, нарийн бичгийн дарга, за хүүхдийн байгууллага, за манай хөдөө аж ахуйн асуулт хариуцсан одоо төрийн захиргааны төв байгууллага, хүнс хөдөө аж ахуйн яам гээд мэдсэн байгууллагаас ирж мэдээлэл хийж байна. За хурдан морины салбар хороо бол үндсэндээ байгуулагдсанаас хойш 4 удаа хуралдсан. За энэ хуралдаад бид нэр бас тодорхой ажлуудыг одоо зохион байгуулж ирлээ. Хурдан морины салбар хорооны төсвийг 220 сая төгрөгөөр баталсан. За үүний 169 сая буюу 78.9% нь бол одоо зөвхөн бай шагналд одоо ингэж зарцуулахаар ингэж гарч ирсэн. Ингээ хурдан морины салбар хороо үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд санал өгж үндэсний зохион байгуулах хорооноос хөтөлбөр гарсан. За энэ хөтөлбөрийн дагуу бид нар бас үндсэндээ одоо хурдан морины салбар хорооны ажил 7 сарын 10-ны өдрөөс эхэлж ингээ явагдана. За 7 сарын 10-нд бол хязгаарлан шүтлэн насны морьд уралдана. 7 сарын 11-нд азарга их насны морьдын уралдаан болно. За 7 сарын 12-нд соёолын даагны уралдаан болоод за үндсэндээ 12-нд бол одоо 6 насаа студент цоллуулах юм ажил зохион байгуулна. За 7 сарын 13-ны өдөр бол хүйдлөө худагт бол уяашдын наадмын зохион байгуулна. За уяашдын наадмаар бол одоо 3 нас уралдана. Эрлиз, дээд нас, дунд нас, бага нас уралдахаар ингэж төлөвлөж ажиллаж байна. За бүртгэлийг бид нэр хүйдлөө худагт 7 сарын 9-ний өглөө 8 цагаас бол уяашдын бүртгэлийг одоо зохион байгуулна. За энэ хугацаанд бид нар бас тодорхой олон ажлуудыг байгаа. Ялангуяа уяачтай, наадамчтай уйдахгүй зорилгоор бас тодорхой ажлуудыг хийж ингэж ирнэ гэж та бүхэнд дурдъя. За морьтон монголчууд гэдэг тоглолтыг хүйдлөө худагт 7 сарын 11, 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулна. За нэг ёсны одоо морь үзэх гээд хүлээгээ сууж байгаа иргэд маань морьтон монголчууд гэдэг энэ тоглолтыг үзээ сууж ахтай. За дараа нь бол энэ уяашдын наадмаар бол жороо морины уралдааныг зохион байгуулна. За энийг бас жил болгон ингээд зохион байгуулад ирсэн. За үндэсний соёл амралтын хүрээлэн Монголын морин спорт уяашдын холбоотой хамтраад морь унаач хүүхдүүдэд за үндэсний цэцэрлэг хүрээлэн буюу одоо парк дээр үнгүй тоглох одоо ийм эрхийг бол өгөх гэж байгаа. Энэ нь бол одоо 400 хүүхдэд бол паркт одоо үнгүй тоглох юм эрхийн бичиг өгнө. За ингээд үзэхэд бол төрийн албан хаагчд бол нэг 2000 гаруй төрийн албан хаагчд үндсэндээ одоо хурдан морины салбар хороонд бол ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллага, зөвтгөгчний байгууллага, за тээвэр, холбоо, цахилгаан, за хүүхдийн байгууллага гэх. Тэгэхээр энэ бол одоо нэг ёсны үндэсний их баяр наадмыг одоо зохион байгуулах, тийм ялангуяа хурдан морины одоо уралдааныг зохион байгуулахад ямар их хүч хөдөлмөрөөр одоо зохион байгуулж байна гэдэг нь бол харагдаж байгаа. За одоогийн байдлаар бол зөвтгөгчний анги байгууллага бол гарчихсан. Ажлаа төлөвлөлөөд бол хийж байна. За бид нар бол график төлөвлөгөөний дагуу бүх ажил бол үндсэндээ ингээд явагдаж байгаа. За хэвлэл мэдээллийн байгууллагыг бол яг үгээр салбар хорооноос тусад нь 5 машин гаргаж өгнө. Энэ 5 машинд бол манай хэвлэл мэдээллийнхэн явж иргэдэд үзүүлэх тэр ажлаа зохион байгуулна гэж ингэж бодож байгаа. За бид нар хэвлэл мэдээллийн одоо машиныг 7 сарын 9-ний орой 18 цагт бол тухайн одоо телевизүүдэд хүлээлгэж өгнө. Тэгээ энэ одоо машинуудаар бол наадмын 4 өдөр бол манай одоо хэвлэл мэдээллийнхэн иргэдэд нээлттэй бодит байдлаар хүргэх энэ ажлаа зохион байгуулна гэж ингэж бодож байгаа. За өнөөдрийн хэвлэлийн хуралд бол бас жил болгон яригддаг. За морины уралдааныг одоо бас журмыг яаж зохион байгуулах вэ? Ямар хэлбэрээр явуулах гэж байна гэдэг ийм үг яригддаг. За үндэсний зохион байгуулах хороо хуралдаж шадар сайдаас тодорхой үүрэг чиглэл өгсөн.
Ер нь бол Монгол мордыг Элиз мордоос тусад нь уралдуулах тухай. За бид нар энэ талаараа бол одоо бас манай холбогдох мэргэжлийн хүмүүс бол одоо тодорхой ярина гэж ингэж бодож байгаа. За зайн хугацааны хувьд бол бид нар бас харж байгаад энэ жил бол хуучин зайгаараа уралдах нь зүйтэй юм байна гэдэг ингэж урдан барилны салбар хороо шийдсэн байгаа. Тийм болохоор одоо урд нь уралж байсан тэр хэмжээгээрээ бол одоо уралдана гэж ингэж бодож байгаа. За хуудлаа худагт бодох бүхий л арга хэмжээнд дээр бол хурдан барилны салбар хороо тодорхой үүрэг үүсгэж ажиллана. За бид нартай холбоотой янз бүрийн юмыг бол бид тэнд 7 сарын 8-ны өдөр бид нар бол гарна. 7 сарын 13-ны өдөр уяачдын наадам дуусны дараагаар бид нар ажлаа одоо дүгнээд ингээд гарах учраас бид тэнд байж байгаа асуудлыг газар дээр нь одоо шийдэх ингэж ажилланаа. Монгол мордоос Элиз мордыг үйлдвэрлэх байдлаар нь ялах асуудал хангаж ярьж байгаа. За энэ дагуу бол маш тодорхой шиг үүрэг өгчихсөн. Энэ жил бол бас уяачдын маань урам сервис бас орон нутгаас Монгол мордтой хүмүүсүүд нэлээдгүй оролцохоор санал бодлоо илэрхийлж бас нэлээ өргөн үрэттэй сайхан наадам болно гэж харж байгаа. За эндээс Монгол мордоос Элиз мордыг ялахдаа морины ерөнхий галбир бий зогц. За дээр нь сэрвэний өндрийг хүнс үзүүлэлттэй болгож авч ялгаж тогтооно. За Элиз мордыг ялгах сэрвэний өндрийг бол тодорхой заагаад өгсөн наснаас нас үрээр тодорхой заагдсан байгаа. За дээр нь мордын одоо уяачдын хувьд бол энэ оролцохдоо зохион байгуулалттай за тавьсан комиссоос тавьж байгаа шаардлагуудыг бас нэлээдгүй сайн биелүүлж бид өхөн ингэж ажиллах шаардлага байна. Сүүлийн жилүүдэд бас нэлээдгүй Элиз мордын тоо нэмэгдсэн байгаа. Энэ байдал нь бол бас зарим сөрөг талуудыг агуулж ирж байгаа болох юм бол энэ балчт маань бол бас төдийлөн энэ улсын баяр наадамдаа оролцоход бас хүндрэлтэй талууд агуулад байсныг энэ жил бол маш тодорхой баяр наадмын комиссийн даргын зүгээс бол тодорхой үүрэг өгсөн. Түүний дагуу бид өхөн энэ үйлдвэрлэх байдлаар шалгах ажлыг нэлээд нэгтнэм бай зохион байгуулна гэж ингэж зорж байгаа байлмаар байна. Тэгээд тэрний дараа бол хүүхдийн байгууллагын талаар шийдэх үү? Хуучин хүүхдийн төлөө үндэсний газраас жил болгон одоо улсын баяр наадмаар хүүхдэд үзүүлдэг, хүүхдийг эрсдэл сонголт үйлчлэгээ үзүүлдэг энэ үйлчлэгээнүүдэд уламжлал болгоод энэ жил бас зохион байгуулна. За юуны өмнө бол хүйдлэн удаг болон стадион дээр одоо төөрсөн хүүхдүүдийг одоо төр одоо хамгаалж эцэг эхтэн холбон зурчлах гэрүүд баригдаж байгаа. За тэнд бол хүүхэд гэсэн тодорхой тэмдэг хаягтай байрлана. За энийг бол эцэг эхчүүд наадамд оролцогчд нөгөө хараа хяналтгүй хүүхдүүд харагдах юм бол тэнд хүрэж өгөрөө гэдгийг бас мэдэх хэрэгтэй баг. За ер нь улсын хэмжээнд бол морь одоо ундаг хүүхд бол ойролцоогоор 7000 орчим хүүхд байна гэсэн юм бүртгэл одоо өнгөрсөн жилүүдийн судалгаагаар байгаад байгаа. За энэ жил бол нэг 900 орчим хүүхд улсын баяр наадамд одоо урд морь унж уралдах байхаа гэсэн ийм өржсөн таамаг мэдээлэл байгаа. За бид энэ жилээс хүүхдүүдийнхээ одоо бүртгэлийг бол цахимжуулж байгаа. За нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бид нар энэ уралдаанч хүүхдүүдийг цахимжуулж бүртгэж байгаа нь хид хідэн бас давуу талууд үүсгэх гэж бид ингэж харж байгаа. За нэгдүгээрт бол энэ хүүхдүүдийн өөрсдийнх нь амжилттай ирэмбүүдийг зөв тодорхойлох. Яг тэр одоо уралдаанч хүүхдийг бүртгэхдээ нөгөө төрсний гэрчлэгээр бүртгэдэг. Тэгээд төрсний гэрчлэгэн дээр зураг байдгүй. Тэгээд яг бүртгэхдээ бол өөр хүүхд бүртгүүлчихэд яг унахтаа бол бас өөр хүүхд унцдаг. Ийм тохиолдол гараад байгаа. Тийм учраас бид нар энэ жилээс цахим бүртгэл хийгээд биометрик аргаар одоо хүүхдийн яг мөн байна гэдгийг тодорхойлж ингэж уралдуулахаар одоо болж байгаа. За энэ дээр бол тэгэхээр уяачд бол одоо морио бүртгүүлэхээр эрэхтэй заавал одоо унаач хүүхдэд дагуулж ирэх юм шаардлагатай. Энэ жилээс ийм шаардлага тавьж байгаа. За мөн одоо хүүхд хамгааллын чиглэлээр хүүхдийн хамгаалах хэрэгслийг одоо урд жилүүдэд бас ойролцоогоор 90 орчим хувь хэрэглээд байгаа. Тэгэхээр энэ жилээс бол бас бүх хүүхдүүд хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглүүлэх чиглэлээр бас уяачдад нэлээд одоо хийлж одоо морио спорт уяачдын холбоотойгоо хамтраад бас нэлээд активчлт гарсан. Энэ жил бол хүүхдүүд маань 100% одоо хамгаалах хэрэгслээ унж уралдана гэсэн ийм хөмсөж уралдана гэсэн ийм байдалтай байгаа. За хүүхдийн одоо даатгалын асуудал байгаа. За нийтдээ гэр бүл хүүхд зохицуулалтын хөгжлийн газраас бүх даатгалын компаниуд санал тавиад 14-5 даатгалын компанид албасаар уулзсан. За хамгийн сайн одоо даатгалын нөхөн төлбөр дараа үйлчлэгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлж байгаа гар нь номин болон Монгол даатгал компаниуд хөдлөө удах төр одоо даатгалын ажлуудыг хийдэн. За мөн үргэлжлүүлээд бусад даатгалын компаниуд хөдөө орон нутгад бас
өргөжлөлөө зохион байгуулалт уралдаануудад даатгал хүүхдийн даатгалыг хийхээр ингэж ажиллаж байгаа. За тэгээд мэдээжээр энэ амралтын баярын өдрүүдэд хүүхдийн тусламжийн 108 утас 24 цагийн үйлчлэг үзүүлж байгаа. Тийм учраас хүүхдтэй холбоотой бүх мэдээлэл дуудлагыг л 108 утсан дээр 24 цагийн турш хүлээж авна гэсэн. Үндэсний их баяр наадмын энэ яах вэ тийм ээ? Одоо хүүхдийн парк дээр ирээд үнгүй одоо нэг өдрийг одоо бас өнгөрөх ийм их. Энд чи юу гэдгийг улсын наадамд нэг 21 аймгийн 1800-аар мөр уралддаг л да. Олон жилийн өв соёлтой ард түмэн. Ийм өв соёлоо авч үлдэх нэг том урал одоо соёл маань энэ морь уралд болох соёл. Цаашаа зурхаад хүрэх асуудлыг бол үнэхээр бүх одоо гишүүдээ бол явахыг шаарддаг.